Төсвийн гүйцэтгэл бол улсын хурлын гишүүдийн өндөр ач холбогдол өгөх ёстой чухал асуудлуудын нэг. 2024 онд засгийн газар нийт 30.5 их 80 төгрөгийг зарцуулсан. Бид өнөөдөр энэчээ үрж дуусгасан мөнгө ярьж болохгүй, үр дүн ярих ёстой. Төсвийн мөнгө улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Засгийн газар үр дүнгээ зөв боддоор тайлагнаж, харин улсын хурал хяналт тавьж, үр дүнд суурилсан засаглалыг засгийн газараас нэхэж, шаардаж, шахаж ажиллах ёстой. Ингэж байж Монгол улс жил бүр алхамаар хөгжиж, иргэдийн амьдрал сайжрах боломж бүрдэнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, улсын хурлын хамгийн газрын дүгнэлтэд үндэслээд дараах 4 асуудлуудын шалтгаан болон шийдлийг асууя. Нэгдүгээрт засгийн газар төрийн бүтцийг цомгтгоно гэсэн зорилго тавьсан. 2023 онтой харьцуулахад төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчт компани төслийн нэгж сангуудын тоо 190-ээр өсөөд төр улам томорсон байна. Хоёрдугаарт Чингис хаан банк үндэсний хөрөнгө оруулалтын банкудад байршуулсан 257 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн. Нийт 142 тэрбум төгрөгийн авалгыг барагдуулах ажил удаашралтай байна. Энийг хизээ барагдуулах вэ? Гуравдугаарт хөдөлмөр эрхлэлд боловсролыг дэмжих засгийн газрын тусгай сан хөтөлбөрүүдээр нийт олгосон зээл болон дэмжлэгээс 97 тэрбум төгрөг нь чанаргүй. 212 тэрбум төгрөгийн үлдэгдэл нь иргэн төлөгдөөгүй, эсвэл хугацаа хэтэрсэн. Олон төрлийн хөнгөлт олгоод байхад 2024 оны эцэст ажилгүйдлийн түвшин 5.3% болж өмнөх онтой харьцуулахад 1.4% өссөн байна. Үүний шалтгаан шийдлийг юу гэж харж байна? Дөрөвдүгээрт нь хамгийн ноцтой нь төсөвт байгууллагуудын авлага 729 тэрбум, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авлага 3.1 их 80, төрийн сангийн авлага 1.4 их 80, төсөл сангийн авлага 1.5 их 80 болоод нийтдээ 6.8 их 80 төгрөгийг буюу улсын төсвийн нийт зарлагын 22%-тай энэ дүн тэнцэж байна. Татвар төлөгчдийн мөнгөнд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Энэ авалгыг хизээ авах вэ? Энэ боломж бүрдэх үү? Улсын төсвийн гүйцэтгэл бол компани гүйцэтгэх захирал санхүү үйл ажиллагааны тайлангаа төлөөлөл удирдах зөвлөлдөө танилцуулж байгаатай адилхан. Хэрвээ хувийн хвшил ийм тайлан тавиад ийм нөхцөл байдалтай сууж ивэл хариуцлагын энэ асуудал маш ноцтой яригдана. Энийг яаж засаж залруулах вэ гэдэг 4 асуулт байна. Тогтвортой байдлын зөвлөлөөр эн чинь базар. Тэгэхээр бид нар төсвийн гүйцэтгэл дээр бол санал дүгнэлтээ зөвлөмжөө бичсэн байгаа. Тэрнээс одоо бид нар бол яг тэр өөр барагдуулах юм уу цаашдын үйл ажиллагаан дээр тэр хариуцлага тооцох тэр тийм эрх мэдэлтэй субъект биш ээ. Тэгээд тэн дээр бол бид нар одоо дүгнэлтэндээ тодорхой зөвлөмжөө бичсэн байгаа. За боловсролын зээлийн сангийн одоо ихэнх үлдэгдэл нь бол дандаа гадаадаас сурсан хүмүүсийн иргэн төлөлт байдаг. Тэгээд бид бол одоо нийт 14 мянган хүний материалыг Монгол банкнд шилжүүлж иргэн төлөлт эрс сайжирсан. За энэ жилийн тухайд хагасчлалын байдлаар бол 8 тэрбум төгрөг иргэн төлөгдсөн. Гэхдээ төсвүүдээр суухдаа бол 33.6 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөвлөх юм үр хүлээсэн байна. Цаашдаа энэ иргэн төлөлт илүү сайжирна. Бид журмаа шинжилсэн энэ ийм байгаа. Тэгээд 24 онд бол нийт 14.5 тэрбум төгрөгийг төлөвлөсөн байгаа. Чанаргүй зээлийг одоо энэ үүсчээд байгаа төлөгдөг байгаа энэ зээлийг эргүүлэн төлөвлөхийн тулд хуулийн баг бас авч ажиллуулахаар ярьж байгаа. Баярлалаа. За сангийн амны төсвийн бодлого төлөлтийн газрын дараа санжууд орж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр 4 тодорхой асуултыг бол асууж байна. За ер нь энэ нэгдүгээрт бол төсөвт байгууллага болон энэ төрийн албаагчдын орон тооны асуудлыг бол бид бол намрын одоо 2026 оны төсвийг өргөхдөө бол чиг үүргийн шинжилгээг бол одоо наривчлсан байдлаар хий гэдэг ийм төлөвлөгөө гаргаа явж байгаа. За 4 чиглэлээр хийнэ гэсэн бодолтой байгаа. За нэгдүгээрт бол засгийн газрын чиглэлээр, хоёрдугаарт орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр, гуравдугаарт одоо шүүх байгууллага, дөрөвдүгээрт одоо их хурлын харийн байгууллагууд гэдэг байдлаар яваад ингэсэн тохиолдолд бид нэр тодорхой тэр пропорцийг гаргаж ирэх боломжтой гэж үзэж байна. Тэгсэн тохиолдолд энэ төсвийн байгууллага болон орон тоог энэ зөв пропорцийг гаргаж ирээд төр өөрийнхөө үүргийн чиг үүргүүдэд дотоох боломжтой гэж үзэж байна.
За хоёрдугаар асуудал бол энэ банкудад байгаа мөнгө хөрөнгийн одоо эрсдэлд орсон асуудлыг яах вэ гэдэг зүйл ярьж байгаа. За энэ За минут нэмж өгье. За энэ эрсдэлд орсон мөнгө хөрөнгийг бол авах чиглэлээр бол за сүүлийн үед бол үе үеийн одоо тухайн салбарын одоо сайд нар бол алтан бичгийг хөргүүлээ замун прокурорт хандаад ингэж явж байгаа. За ер нь бол манай улсын хуулиар бол Домборлын хуулиар бол хиний хөрөнгийг төрүүлж барагдуулах вэ гэхээр иргэний хөрөнгийг барагдуулж чаддаг. За гэхдээ энэ өөрөө бас иргэдэд адлуулж байгаа тодорхой хөрөнгө байдаг учраас шүүхэд хандаад бол тодорхой үр дүн төрсэн ийм ажлууд байгаа. Гэхдээ бодит үр дүн дээр бол нэгдүгээрт мөнгө хөрөнгийн кэшийг бид нар барагдуулах асуудал, хоёрдугаарт бол бодит үйл хөдлөх хөрөнгийн асуудал, за гуравдугаарт бол яаж яана гэхээр авлагуудын асуудал орж ирсэн тохиолдолд энэ барагдах юм боломжтой болчиход байгаамаа. За гуравдугаар асуудал бол засгийн газрын тусгай сантаас холбоотой асуудал байна. За бид бол энэ сая тодголтыг дагуулж өргөсөн тогтоол дээр бол 2-3 юм зарчмын зүйл оруулсан. Засгийн газрын тусгай сангуудыг бол одоо өөрөөгөө сангуужуулах боломжтой сангаас бусад сангуудыг татан болгоё гэж улсын төсөөс зүгээр одоо санхүүжилт аваад явж байгаа энэ сангуудыг татан бол. Тэгэхээр ийм зарчмын асуудал бол оруулж ирсэн байгаа. За дараачийн ээлжинд бол энэ авлагатай холбоотой асуудал байгаа. За авлагатай холбоотой асуудлаар бид нар бас өөрөө авлага үүсэхгүй байх талаар бол одоо гишүүдийн яг асуугаад байгаа гүйцэтгэл дээр бол ингээд олон зөрчил яриад байдаг яах вэ гэдэг байгаа. За энэ дээр бол хариуцлага тооцоо гэсэн заалт бол оруулж ирсэн байгаа. За мөн түүнчлэн бол таны одоо ярьж байгаа энэ зүйлүүдийн эцсийн зүйл нь бол үр дүнгээ бид нар яаж хэмжих вэ гэдэг асуудал байгаа да. Үр дүнтэй холбоотой асуудлыг уулна бид нар бол бас энэ тогтоол дээр бол юу гэж орж ирсэн бэхлээр төсвийн жилд санхүүжүүлэх хөтөлбөрийн үр дүн түүний шалгуур үзүүлэлтийг жилийн төсвийн тухай хуулийн хавсралтад тодорхой тусгаад тэгээд үүнийгээ жилийн төсвийн гүйцэтгэл хэлцэх үед нь төсвийн эрхлэл загчид нь өмнөх жилд хүрсэн үр дүнгээ бол ингээд хянуулдаг байя. Энэ төсвийн гүйцэтгэлийн процесст энийг оруулъя гэдэг заалт бол одоо дагсан тогтоолд бол оруулсан юм нэг заалтууд байгаа даа. Тэгэхээр уул нь энэ асуудлууд бол проблем гарч ирж байгаа бид нар шийдэхээ үзэж байна. Асуудлыг шийдэлтэй зөв тодорхой товчхон хариулсан сангийн яамд баярлалаа. 26 оноос үр дүн суурилсан төсөвлөлт, төлөвлөлт, хяналт үнэлгээ гэдэг тогтолцоог бол бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэсэн хариултыг хэллээ. Тэгээд эх жилийн төсвийг намар хэлэлцэн тэр үедээ та бүхэн байна. Энэ хэлсэн амлалтандаа хүрээд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтайгаар зарцуулах тогтолцооны өөрчлөлтийг төсвийн төсөл дээр оруулж ирэхийг хүсэж байна. Эцэст нь нэг уриалга хэлье. Бид нэр төр түмэндээ тангараг өргөөд өнөөдөр 1 жил болж байна. Засгийн газар цаашид үр дүнд суурилсан төсөв, төлөвлөлт, хяналт үнэлгээнд анхаарах. Харин улсын гурал бол үр дүнд суурилсан засаглалыг бэхжүүлэхэд анхаарч, ухаанаа уралдуулж, бодлогын мэтгэлцээ өрнүүлж, нам харгалзахгүйгээр хамтарч ажиллахыг бусад гишүүдээс уриалж байна.